За ацетат ионыг таних тулд цуу хүчлийн натрийн давс буюу натрийн ацетатын уусамлаас авсан байна. За энэхүү уусмал дээрээ төмрийн хлоридын уусмал нэмнэ. За төмрийн хлорид маань 3 валенттай төмрийн хлорид байна гэж бодож урвалын тэгштэглийг хүчин. За төмөр нэмэх 3 катион нь шар өнгөтэй учраас төмрийн хлоридын уусмал маань шар өнгөтэй байна. За энэ үед ацетат ион маань улаан шар өнгийн комплекс нэгдлийг үүсгэж байна. За энд төмрийн D-гидроксо D ацетато хлорид буюу феррум 3 OH2 CH3 CO2 тэгээ хлор гэсэн ийм комплекс нэгдэл үүснэг урвалын тэгштэгэлтэй бичиж